Сайн мэцгаано. Apply-ийн сургууль сурчлалын төгөөс эрхлэн төлөвлөж буй ижүүгийн бодлого болон бодолтод. За өнөөдөр болохоор ижүүгийн 2020 оны 2 дугаар сургалт шинжлэх ухаан физик бодлого 2-ын C гэсэн чинь бодлого байна. За тодорхой хэмжээний нэг атомд идеал юм байна. Цилиндр дотор байгаа юм байна. Тэнгүүтээ хим маань төлөв байдлыг PV графикт үзүүлсний дагуу тэгэхээр нэг ийм график үзүүлсэн юм байна PV график нь тийм үү? 1 2 3 4-тэй ер нь А-гасаа яг юм B лүү, C лүү, D лүү, E лүү явсан тийм л байдлын өөрчлөлтүүд юм шүү тийм. А-гаас B лүү болохоор за төлөв байдлын өөрчлөлт нэгээр тийм үү? Процесс нэгээр А-гаас C лүү, процесс 2-оор, А-гаас D лүү, процесс 3-оор, А-гаас E лүү, процесс 4-оор шилжсэн гэж бодъё. За тэгвэл болохоор процесс 1 3 нь тогтмол даралттай юм байна. За 2 4 маань болохоор адиабат юм байна те. Дулаан авахгүй юм байна. Тэгэнгүүтээ юу асуугаад байгаа юм бол гэсэн чинь за тэгвэл яг дотоод энийг нь буурсан процесс нь аль нь вэ? 1-ээс 4 2 процесс сонгох юм байна те. 2 процессээр дотоод нэрийг нь буурсан гэж хэлж юм байна. За тэгэхээр болохоор 1 болон 3 маань изопар гэсэн тийм үү? Изопар буюу энэ дээр нөгөө даралтан те. Одоо энэ дээрийн 100 паскал ч юм уу тавьсан байлаа гэж бодоход тэр нь болохоор өөрчлөгдөхгүй ингээд А дээр ч хിവэрээ, D дээр ч хിവэрээ, А дээр ч хിവэрээ, B дээр ч хിവэрээ тийм үү? 1 3 дээр болохоор даралтан тэгж тогтмол байгаа юм байна. За тэгэнгүүтээ энэ А-гаас C, А-гаас E дээр тийм адиабат гэсэн тийм үү? Энэ ямар мөрөө юм бэ гэхээр болохоор нөгөө адиабат дулаан авахгүй мөрөө юм байна. За адиабат процесс дээр яасан бэ гэхээр Q тэнцүү 0 гэж байгаа. Гаднаас дулаан авахгүй. За энэ үед бид нар болохоор юу гэж төглөө гэхээр уул нь бол яг термодинамикийн 2 дугаар байлаараа тийм Q тэнцүү А дээр нөхөн дельта гаднаас тодорхой хэмжээний дулаан аваад тэрнгээрээ ажил хийдэг. Тэгээд дотоод энерги өөрчлөлтөө тэгсэн чинь болохоор адиабат гэдэг нөхцөл юм бол энэ тэгвэл тэнцүү тэг юм биш үү? 1 2 болон 4 дээр тийм 2 болон 4 дээр адиабат мөрийнүүд шүү гэсэн байгаа. Энэ үед болохоор А дээр нөхөн дельта тэнцүү 0 гэсэн юм байгаа юм байна. За энэ дээр болохоор бид бол нэг юу тавьдаг хөө. Бүгдээрээ мэдчих хэвээр нэг юм тавь. PV-тэй нэг юм цикл үүдэж шүү дээ. За нэг юм цикл ишиг яваад. PV график дээр өссөн нэг юм цикл байлаа гэхэд энэ дээр хийсэн ажил нь хэд вэ гэхээр энэ дүрсийн талбай болно гэдэг шүү дээ тийм үү? DA тэнцүү PDV гэж жаад ажил гэдэг бол ерөөсөө энэ PV график дээр үзүүлсэн энэ дүрсийн талбай болно. Тэр энэ дүрсийн талбай болно гэдэг тийм үү? Энэ яаж гарч ирээд байгаа вэ гэхээр болохоор ингэдэж шүү дээ. Эхлээд яг нэгээс 2 руу явлаа. За тэнгууд болохоор энэ дээр яг доош нь буулгаад энэ дүрсийн талбай боллоо. За дараа нь 2-оос 3 руу ирлээ. Тэгэхээр энэ дээр болохоор нөгөө P дельта V гэсэн чинь дельта нь өөрчлөгдөхгүй тийм. V нь болохоор юм тогтмолтой байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дүрсийн талбай нь тэггүй юу? Энэ дээр л ажил хийхгүй. Тэгэхээр 3-аас 4 руу ирлээ. Энэ үед болохоор энэ доор ийм хэмжээний ажил хийн тийм. Тэгээд 4-өөс яг 1 рүү ирлээ гэдэг нь болохоор бас адилхан. Эцэг нь өөрчлөгдөхгүй учраас ямар ч ажил хийхгүй. Тэгэд эдрийг нэмсэн чинь буцаад энэ нь гарч ирнэ буюу яг сумныхын дагуу хийх гэдэг байгаа байхгүй юу? Ингээд 1-ээс 2 руу ихээр болохоор энэ дээр ийм эерэг ажил хийгээд байгаа юм байна. Тэ? Тэгээ 2-оос 3 дээр ажил байхгүй гэснээр 3-аас 4 рүү ирэхдээ болохоор энэ дээр ийм сөрөг ажил хийгээд байгаа болохоор энийг нь хасч хаяад байгаа байхгүй юу? Тэгээд 4-өөс 1 рүү ирлээ гэж. Тэгэхээр зөвхөн энэ дөрвөлжингийн мандалбай болно. Энэ доотлын талбай ерөөсөө орж ирэхгүй. Энд дээр сөрөг ажил хийлээ гэдэг нь юу гэх юм бэ? Одоо 1-2 руу хийгээд болохоор хийн өөрөө ажил хийгээд байгаа байхгүй. Хийн өөрөө төлөд байгаа. Энэ 3-аас 4 рүү болохоор хийд гаднаас нь ажил хийгээд байгаа. Хий өөрөө хийж байгаа биш те. Хийд гаднаас нь ажил хийгээд байгаа юм байна. За одоо бид үндээс ингэ харах юм бол 1-ээс процесс 1 дээр те ийшээгээ явлаа гэхээр ийм хэмжээний ажил бол хийгээд байгаа байхгүй. За тэгэнгүүтээ энэ дээр яг ийм сумтай байгаа юм бол энэ дээр болохоор ажил нь эерэг байгаа юм байна. Тэгсэн чинь Q тэнцүү А дээр нөхөн дельта U гэж үчснэ. Энэ дээр ажил нь эерэг байгаа юм гэсэн үг. Дахиад энэ дээр бас А-гаас E рүү явъя тийм үү? Процесс 4-ийн үед гэх юм бол бас яхаа ийм жижигхэн ажил хийн тэ. Тэгээ энэ нь болохоор бас эерэг байгаа юм байна гэж. За 3 дээр болохоор тэгвэл ийшээгээ явлаа гэхээр энэ дээр нөгөө сум нөгөө тишгээ харсан юм чинь 3 дээр л ажлын сөрөг байгаа юм байна. 2 дээр бас адилхан тийм ийшээгээ явлаа гэхээр сум нөгөө ийшээгээ харцсан байгаа шүү дээ. Ийшээгээ харцсан байгаа наас. Тэр энэ дээр л бас ажил нь сөрөг байгаа юм байна гэж. За ингээ хэлчих юм болохоор би шууд энийг хийчих болно гэсэн үг. 2 болон 4 дээр тийм А нэмхэн дельта U тэнцүү 0 болсон байгаа. Адиабат буюу ямар ч дулаан байхгүй. Q 0 болсон байгаа чи энэ 0 болсон байгаа. За тэгсэн чинь 2 дээр одоо яах юм? Тэгэхээр ажил нь гэсэн чинь сөрөг юм биш үү? Ажил нь сөрөг юм бол энэ дээр чинь би дельта U эерэг юм нэмжиж тэгжиж нөлөөлнө өстэй.
байхгүй. Тэр дельта U-ны эерэг юм байна буюу дотоодын эерэг маань эерэг гэж бодоход нэрийг өссөн юм байна аахгүй. За нөгөөх нь дөрөвтөнтэй дөрөв дээр нь болохоор бас ажил дээр нөхөн дельта U тэнцүү 0 гэж бичсэн чинь дөрөв дээр болохоор и шигээ явчлаа гэхээр ажил нь нөгөө сумны шигээ харцсан эерэг гэж чинь шүү дээ тийм үү. Тэр энэ дээр ажил нь эерэг юм бол би 0 гаргахын тулд те дельта U нь сөрөг юм нэмжиж тэгжиж бицаа 0 гарна шүү дээ. Энэ бол энэ дээр дельта U нь сөрөг буюу яах юм дотоод нэрг нь уурсан гэж уурсан. Дельта гэдэг чинь физик дээр угаасаа тэгж байгаа тийм. Дельта Т гэх юм бол энэ бол яхаа Т2-аас хасдаг Т1 байдаг тийм үү. Хоёр дахь нь ихнийхээ хасдаг. Одоо дельта U гэж би жишээр U2-аас хасдаг нэг гэхгүй. Одоо энэ чинь сөрөг гэдэг чинь U1-ийг нөгөө чинь гаргахаар тэмдэг нөлөөтэй U1 болчихно үстэй. Одоо хоёр дахь нь яхаа ихнийхээс бага байна. Буурсан байхгүй. Тэгэхээр энэ дээр болохоор дельта U тэгээс бага байна гэдэг маань дотоод нэрг нь буурсан байна гэсэн. Бидэрт асуухтаа болохоор дотоод нэрг нь буурсныг нь асуусан шүү дээ. Тэгвэл яхаа дөрөв нь бол зөв юм байна. Хоёр нь бол биш юм байна. Ингээ харахаар хоёртой хариу байна те. Энэ хоёртой юм чи энэ хариу бол биш. Энэ хоёртой юм чи энэ хариу бол биш. За дөрөвтэй хариу байх хэрэгтэй, дөрөвтэй хариу байх хэрэгтэй гэхээр одоо 1 3 дээр шийдвэр хийх юм байна тийм үү? 1 3 дээр маань болохоор юм изобар байгаа даа тийм. Изобар үед болохоор би болохоор сая шиг шууд энийг тэгтээд нь зүйлж чадахгүй юм чинь. Ямар нэгэн дулаан авсан өгсөн байгаа байх шууд тэгтээд нь зүйлж чадахгүй юм чинь нөгөө өмнө хийсэн юм маань болохгүй болчих гээд байна. За тэгвэл би энэ дээр яах вэ гэхээр ингэвчиж дельта U тэнцүү яах юм? I-г бах нь 2 n r дельта t гэж тавьчихтэй. Дотоод нэргийн өөрчлөлт гэдэг бол яхаа дотоод температурын өөрчлөлтөөс хамаарч байгаа тийм үү. Тэр урталт нь байгаа юм чи яг нэг юм байгаа. Тэгээ гол нь одоо яхаа T2-оос хасдаг T1 хэрэгтэй байхгүй. Температурын өөрчлөлт намаатай гэсэн. Тэгсэн чинь дахиад яхаа PV тэнцүү nRT гэж төрөлд байдлын төсөл байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр одоо P-н тогтмол гэх юм бол P би ингэх гээд PV nRT гэж чад энэ дээр хоёрыг нь тавьчаар энэ дээр B 2-тай энэ дээр 1-ийг тавьчил энэ дээр 1-тэй тэгээд n нь бол өөрчлөгдөхгүй шүү дээ. Тэгснэ яхаа энэ P-нүүд нь болохоор тогтмол байгаа юм шүү тийм үү. Тэгвэл энэ P-нүүдийг ялгаж шийдэх шаардлагагүй адилхан юм даа гэсэн. За одоо хоёрын талхыг нь хаалт нь гасчих юм бол P B2-ээс нь V1 тэнцүү nR гэснэ T2-ээс нь T1 тавьчихна. Тэгээд T2-ээс нь T1 гэдэг чинь болохоор бас дахиад би энэ ер нь бол яхаа ямар нэг юмар үржиж хувааж байгаа л тийм. Урталт нэг юмар үржиж хувааж байгаа л үүдэт нэргийн өөрчлөлт нь гараад ирэхгүй. Одоо ингээ харахаар ч юм болохоор эзлэхүүн нь өссөн байх юм бол дотоод нэрг нь өсөх юм байна. Эзлэхүүн нь буурсан байх юм бол дотоод нэрг нь буурах юм байна гэж харж болж байгаа хэвээр. Энд дээр эзлэхүүн энд байж яснаа биелүү ирлээ. Энд дээр одоо жишээлбэл яхаа 10 байсан бол энэ дээр одоо 20 руу ирлээ. Тэгэхээр нэг дээр бол яхаа эзлэхүүн нь өсөж байгаа юм байна. Одоо энэ дээр 20-оос нь 10 гэхээр энэ эерэг юм байна байхгүй. Тэгэхээр ингээд дотоод нэргийн өөрчлөлт нь бас эерэг юм байна. Энд дээр нэг дээр бол яхаа дельта U өсөх юм байна гэж. 3 дээр болохоор энэ дээр одоо 10 байна, энэ дээр 5 байна гэж бодох юм бол яхаа 2-оос нь нэгтэй 5-аас хасдаг нь 10 гэж ихээр эсрэг байхгүй. 3 дээр болохоор тул дотоод нэр нь буурж байгаа юм байна. 3 дотоод нэр нь буурж байгаа юм. 3-тай харин болохоор энэ нь 3 дээр нь дотоод нэр нь буурж байгаа. Энэ 1 дээр болохоор дотоод нэр нь өсөж байгаа юм байна гэдэг. Тэгээд тавчаар задвал харин 3 юм байна гэж хэлж болж байна гэд. За өнөөдөр гаширсан үгнүүд маань юм өгнөд байгаа. Нэг атомд идеал байсан тодорхой хэмжээний тэгээд нэг цилиндр дотор хийцэн байгаа. За төлөв байдлын өөрчлөлтийг доорх графикт диаграм дээр үзүүллээ. Ийм процесстэй дөрвөн янзын процесс өгчөөд төлөв байдлын өөрчлөлт нь юу болсон бэ? За энэ дээр болохоор изобар буюу тогтмол даралттай. Нөгөөд нь болохоор энэ дан ницо буюу дулаан хөхгүй явахгүй адибет процесс. Энэ хоёр л манай жишээнээр гарч ирсэн. Өөр болохоор энэ изохор байгаа шүү. Энд изотерм байгаа шүү. Ийм хоёр өөр процесс байгаа тийм. За дотоод нэрийг байсан юм байна. Буурах байгаа өсгийг бас ингэж хэлдэг шүү гэдээ оролцсон байгаа. За нэвлээ юм байла. Баярлалаа. Баяртай дараа дахин уулзъя.